23 жилийн үрийг үзэж байна. Энэ хугацаанд хотууд харилцаа хамтын ажиллагааг нийгмийн эдийн засгийн бүхэл салбаруудад өргөжүүлэн хөгжүүлсээр ирлээ. Сүхбаатар дүүргийн нутаг дэвс хэрж улсын драмын эрдмийн театраас төмөр замын удирдах газар хүртэх 2.9 км үргэлжлэдэг энэхүү гудамжийг 1996 онд Бүгд найрамдах Солонгос улсын нийслэлийн нэрээр Сөүлийн гудамж гэж нэрлсэн төвхтэй байлаа. Энэхүү гудамжид хэрэгжүүлж эхэлсэн гэрэлт гудамж төсөл маш амжилттай хэрэгжиж Улаанбаатарчууд тэр дундаа залуусын их туртай газар болсон гэдгийг би энд онцлон хэлэхдээ таатай байна. Энд хүрэлцэн ирсэн та бүхэн Солонгос үндэсний соёл урлаг, уламжлалт зан заншийн талаар бага боловч мэдлэгт мэдээлэлтэй болж хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцол нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Баярлалаа. ингээ бүгдээрээ хахан газар ташилтаар баяр хүргэе. 자, 경찰 앞에는 퍼레이드 행